Night-ийн өнөөдөр сүүлийн өдөр нь байгаа. Тэгээд би та нартай гоё decoration-ыг харуулъя. Хөө наран тасан ч ямар амар гэж байна. Үүднээс нь эхлээд харуулъя. Энэ удаагийн setup нь бүр амар гоё байгаа. Үүдээр орлоо. Бүр тасархаа гацтэй. За одоо зочтой хүлээгээд оруулахтаа бэлтжээ. Alright, quick, we need to start soon. All Zimmerman people. There's Penny. I just want more length. So go, oopsie. Wait. Йоо, ятарч өглөө. Бүр нэгч брейк авахгүй ингээ ажиллаж байна. Not raspberry. Oh my god, make good. За би ивентэд хараа явж гин ёо. Бүр ойлгохтойч зураг авахгүй л чадаагүй яг өөрөө бүх юма хариуцаад хийх явсан болохоор амар ядарлаа. Тэгээд тараа явж гин. Тэгээд ажилласаа юм гоё цэцэгтэй гарсан. Яаж яасан дуусгаж чадлаа. За хоёр бас юм гоё чимэглэлтэй газар Grounds of Alexandra ирсэн байжээ. Эднийх ингээд байнга чимэглэлээс болдог. Энэ удаагийн болохоор юм гоё цасангоогийн чимэглэлтэй болсон юм байна. Тэгээ найзтайгаа уулзаж гоё бранч идэнгээ байж байгаа. Одоо дахиад Alex гэж байна би. Хатаа амар гоё юм. Ошоо хийгээ. Тэгтээ хийчих. Энэ ч нэг хорог үлдсэн ингэ хийсэн байна. За өнөөдөр Easter Good Friday болж байгаа. Тэг бүх газрууд хаалттай амралтын өдөр. Хоёр яг одоо beach дээр ирсэн байна. Өдөржингөө гэртээ унтаж амарч байгаа. Тэгээд одоо яг дөрөв болцсон beach дээр ирсэн байна.
Би ерөөсөө би ч юм байхыг өмнө харж байгаагүй юм хүүс шиг юм цагаан өнгөтэй бүр давлгаа амар. Очоо та нарт харуулъя. Далаа харж гин үү? Ийм амар байна. Хүн явсан нэвч байхгүй байна. Сож юмайдээ асаа боолаацсан. За сайн уу манайхаа. Өнөөдрийн дуглаа өндөгний баярын өдөр болж байна. Тэгээд би одоо яг гарахаасаа өмнө надад нэг амар гоё брэндээс бэлэг ирсэн байгаа. Тэгээд бэлгийг хамтдаа та нартай задлж харуулъя. За энэ болохоор халаа гэдэг юм байна. Энэ болохоор Америкт үт юм билээ. Төрлийн одоо activewear тэнгүүтээ ингээд бас офис хувцснууд гэдэг гой хувцснууд ингээд үйлдвэрлэх юм билээ. Би ижээ ингээд сайтыг тавьчих. Тэгээд та нар бас ороод хараад үзээрэй. Тэгээд надаа ийм бас хэдэн $100 ингээд юм авах хөгөөд ийм их 2 удаа бэлгэнүүд ирсэн байна. Тэгээд энэ брэндээ бас баярлалаа. Тэгээд одоо та нартайгаа гоё хамтдаа задлж үзсгээ дотор нь юу байгаа би та нартай бас өмсөж харуулъя. За энэ болохоор ийм гоё хар ийм бариу өмд байна. Материал нь айгүй гоё юм байна. Та нар бас намайг мэдчихэж байгаа хэрэг би нөгөө нэг бие тамирын хувцснуудыг ер нь бол дандаа их хөвчлөлүүлэх юмнаас авах туртай байдаг. Материал нь айгүй гоё. Тэгээ энэ брэндээс бас ингээд гоё тушаад үзэрэй гэд нэг явуулсан байна. Дараа нь болохоор ийм ягаан өнгийн топ авсан байна. Материал нь бол надад үнэхээр таалагдж байна. Энийг хартаа ийм гоё материалтай юм байна. Дараа нь болохоор бас ийм тенсний ийм юу авсан юм байна? Дресс авсан юм байна. За ийм ажлын өмд авсан юм байна. Хар өнгийн. Дараачих нь болохоор бас ийм ягаан өнгийн. Бодлон амир хөөрхөн бааз. Ийм топ авсан юм байна. Бас хөөрхөн зөндөө хэмнэр авсан байна. Ийм цагаан өнгийн топ. Энэ болохоор бас хэмнэр өмсөд үзэх боломжтой. Тэгээд үнийг харахаар ер нь бас айгүй дайжгүй үнэтэй нэг $40-50 нэг хувцснууд юм билээ. Дараагаас би явлаа. Ийм хар өнгийн хартаа бас ийм топ авсан юм байна. Энэ болохоор зүгээр ийм энгийн casual юун дээр ч өмсөх болохоор ийм топ хамгийн сүүлийнх нь болохоор ийм байна. Джейсон авсан шүү дээ. Би джейсон авсан. Би ийм олон гой хувцснууд байна. Би та нартай тэгээд өмсөж харуулъя. Эхнийх нь хувцс болохоор ингэж харагдаж байна. Тэр ямар харагдаж байна? Яа. No, it's not that I'm sure. Тэгээд топ нь бол яг хөрхөн ингэж. Өнгө нь бол ингэж харагдаж байна. Өмд нь бүр амар бие твтэй юм байна. Гэтэ өмд нь яг миний яг стил биш л дээ. Гэтэ яг нэг гадуур хальт нэг хүнс мүсээ цуглуулахтаа гарахтаа өмсвөл айгүй гоё бие твтэй юм байна. За дараагийн хувцсыг өмсөе. Миний стил байна. Хойдл нь айгүй таалагдаж байна. Ийм ягаан өнгөтэй. Тэнгүүдээ би дээрээс нь нэмээд одоо энийг өмсөж харуулъя. За энэ болохоор ийм ягаан цамц байна. Хар өнгийн топ. Энэ хар өнгийн топ амар хөөрхөн байгаа. Загвар нь материал нь надад бас таалагдж байна. Тэнгүүдээ загвар нь айгүй хөөрхөн. Хартаа энэ амар хөөрхөн. Энэ миний хамгийн дуртай топ байна. Миний ажлын өмд бас айгүй хөвтэй юм байна. Тэнгүүдээ хөөрхөн таалагдж байгаа нь болохоор ийм цагаан өнгийн топ-наас айгүй гоё. Иймэрхүү юм энэ байна. Энэ болохоор ингээд ийм pants dress shortтай байгаа болохоор айгүй амар. Тэгээд эдний болохоор энэ dress-наас айгүй popular юм лээ. Юу вебсайт руу ороод үзсэн чинь. За тэгээд одоо би хоёр гэрээсээ гараад ер нь бол нэг жоохон гольф юм уу нэг юм тоглоё хий гэж бодож байгаа. Тэгээд удахгүй гараад болцгаая. Үсэж хараа. За бит хоёр гэрээсээ гараа явж гин. Одоо
Өглөөнөөс хойш юм идэггүй цаг нэг өнгөрч ийн тэгээд шууд бит хоёр буфет идэх гэж ярьлаа. Тэгээд бит хоёрын ордог нэг буфетийн газар байгаа тийшээ очиж юм идэх чинь. Яа энэ бит хоёрын өнөдөө газар байна. These are ladies and men's clubs, so men's. За бит хоёр ямарч ийсэн нэг цагийн тикет авчлаа. Тэгээд нэг цаг нь болохоор $48 гэж юм. Өмнө би болохоор нэг аавч хоёртойгоо нэг тоглож исэн байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш юусоо тоглож байгаагүй баг 2 жил гарны өмнө. Одоо дахиад тоглох гэж амар баяртай байна. Ингэж гарч ирж байна. За бит хоёр нэг цаг тоглоод дуусчлаа. Амар гоё байлаа. Эцэг гоё ирж чөлөө цагаан өнгөрөөл гоё л юм байна. Манай өвөр аим хүлэрчиж угаасаа амархан хүлэрдэг болохоор. За одоо харида тэгээд удахгүй дараагийн блог оруулцгаая. Бай.